Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаа. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр бол 2025 оны 6 сарын 3-ны мегмар гараг байна. За тэгэхээр өнөө өглөө манай монголчуудын хувьд нэг шинэ өглөө бас эхэлж байгаа бах тий. За тэр бол бид амьдралынхаа туршид олон төр засаг унахыг, босхыг, бас бидний амьдрал олон зүйл болохыг, бас тий маш гайхамшиг тохиолдохыг, бас хүндэтгэл зүйл тохиолдохыг туулж явдаг. Тэгэхээр өнөөдөр өглөө ч гэсэн бид нэгэн шинэ өглөө эхлүүлж байгаа. Ямар өглөө эхлүүлж байгаа гэхээр одоо улс төрийн байдал ямар ч нөхцөл байдалтай байсан өнөөдөр эзэн тантай хамт ямар нэгэн зүйлийг хийхийг хүссэн өдөр гэдгийг л хамгийн гол мэдчих хэрэгтэй. Эргэн тойрон чи юу ч болж болно. Харин эзэн тантай юу хийхийг өнөөдөр хүсэж байгаа вэ гэдг нь хамгийн том асуулт өргөлж таны амьдралд байх болно шүү. Чухал байгаа шүү энэ. Унтаал босоод ирэхэд те. Ерөнхий садг болцсон. Өглөөг бид нэр өгтөж байна. Тэгэхээр нөхцөл байдал эргэн тойронд болж байгаа зүйл юу ч болж өнгөрч байж болох юм те. Тэгээд түрүүн пастрын маань хэлдэг шиг гол нь энэ өдөр бүх зүйл өөрчлөгдөж, бүх зүйл ганхаж байгаа мэт ингээд санагдаж байгаа ч гэсэндээ ийм цаг үед бурхан танаар дамжуулан ямар ажлыг хийхийг хүсэж байна вэ? Яг үнэ. Бурхан тантай яаж ажиллахыг хүсэж байгаа бол гэдгийг та бодоод үзээрэй. Тэгээд хүн болгон л бурханд үйлчлэхийг хүсдэг шүү дээ. Гэхдээ бурханд яаж үйлчлэх вэ гэвэл бусад хүмүүст үйлчлэх байдлаар бурханд үйлчлээрэй. Бурханд үйлчлэх ганцхан арга зам бий. Бусад хүмүүст үйлчлэх замаар бусдад туслахын тулд та өөрийнхөө авьяас, цаг зав, хүч чадал, эд зүсээ ашиглах үед үүнийг үйлчлэл гэж нэрлэдэг юм аа. Та бурханд үйлчлэхийг хүсэж байна уу? Тэгвэл эргэн тойронд байгаа бусад хүмүүст та үйлчлээрэй. Танд ямар чадвар байна вэ? Танд хийж чадах ямар зүйл байна вэ те? Малгүй та амттай хоол хийдэг байж болох юм. Амттай кейк хийдэг байж болох юм. Тэгвэл та тэр амттай хоол, амттай тэр бичээнээр бусад хүмүүсийг та дайлаарай те. Магадгүй та маш сайн үс засдаг байж болох юм те. Тэгвэл бусдын үсийг үнэхээр сайхан засаж те тэр нэг юм гоё мэдрэмжийг авдаг шүү дээ. Үсээ засуулсны дараах мэдрэмж үнэхээр сайхан байдаг шүү дээ. Харин нэг жоохон ингээд онцгой тайруулчихаар ямар мэдрэмж авдаг вэ те. Тэгэхээр өөрийн хийж чадах тэр зүйлээ хамгийн сайнаар тултал нь хийгээд бусдад та үйлчлэх юм бол бурханд үйлчилж байгаа хэрэг юм шүү гэдгийг энэ өглөө сануулъя. Тэгээд эзний өмнө хамтдаа ярьж тэгвэл алдар мөхталыг өргөцгөөе. Мөсөгийн үедээ айдэл амлалтууд биелэх болно. Дандаачин өсөлтөв хавчтай дарлал зовлон уулгарсан бид нарцаг хашгирах нэгэ хоолой эсний замын бэлтгэцээ хараач үлэс хөдлөө бүрэн нова нэхинийне стохач модивэти модор эсний аврасиона
Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За, одоо бүгд хамтдаа Изекиэл номын 37-гийн 3-ыг үзнэ. За, Изекиэл гэдэг иш үзүүлэгч миний хувьд миний хамгийн хайр татсан хүмүүсийн нэг баггүй. За, учир нь юу гэхээр Изекиэл бол бурхан ард түмний орхитгүй гэдгийн жишээ болж амьдэрсэн. За, иш үзүүлэгч Изекиэл манай эртний өмнөх одоо 586 оны үед Иерусалимийн сүрлээс өмнө Вавилонд олзлогтой очсон юм байна. За тэгэхээр бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бид бурхан биднийг хийсэн хэргийнхэн төлөө тодорхой хэмжээнд, тодорхой хугацаанд, тодорхой цагт биднийг одоо байр сууриас буулгаж хааны газар төлөх, эсвэл хүнд хэцүү замаар сургалтаар явуулах тийм цаг бидний одоо сандлыг бас гуталтай хураах гэж ярьд юм да. Одоо тийм цаг ирж магадгүй юм гэж. Тэгэхээр Изекиэлийн хувьд бол яасан бэ гэхээр түүний өгснөөр Вавилон болон Иерусалимд байгаа хүмүүсийн аль алинд нь хандсан байсан. Тэгэхээр та бодоод төсөл олзлогдоод явж байгаа хүмүүс бүгдөө бурхан биднийг хаялаа гэж бодж идэл бурхан дунд нь яасан өөрийнхөө иш үзүүлэгчийг давуулаа явуулсан гэж. Тэгээд хааны газар ингээд очиод маш хүндэлтэй одоо яах вэ гэдэг ингэж идэл дундаа иш үзүүлэгч байгаа харсан гэж. Бурхан биднийг орхиогүй юм. Орхиогүй. Бурхан биднийг энд хэсэг байлганд буцаагаад аваад явна. Хизээ тэгж хэлсэн. Бид нар угаасаа өөрсдөө энийг үргэлж сонсдог байсан. Бурхан биднийг 70 жилийн цөллөгт авчин тэгээ буцааж авчирна гэж. Энэ бүр Авраамийн үеэс те бидэнд мэдгэжсэн зүйл. Бид нарыг боолгохыг, биднийг цөллөгт явахыг бүгдөрөнгийн бид бүгдөө л мэдчихсэн зүйл. Тэгээ мэдсээр байгаа юм байж ийм зүйл болно гэдгийг мэдсээр байгаа юм байж бид зөрүүдлсээр байгаа л энэ зүйлийг өөрсдөө туулахар боллоо гэж. Бурхан анхааруулгүйгээр өөрийнхөө хайртай хүмүүс ямар нэгэн зүйлийг хийнэ гэж юу? Энэ бол маш чухал ойлголт байна. Өнөөдөр 37-гийн 3 дээр Бурхан болон түүний одоо иш үзүүлэгч Изекиэл хоёрын нэг товчхон ярьцлагын талаар та бүхэн таалзсан. Тэр надад хүнийхөө энэ яснууд амилах уу хэмээсэнд би эзэн Бурхан та мэднэ гэж хэлсэн гэж. Тэгэхээр бид нэг зүйлийг маш сайн ойлгож явах хэрэгтэй. Энэ ярьцлага бол Бурхан болон хүн хоёрын хоорондох байр суурь, зарц болон эзэн хоёрын дундах байр суурь, бас гим нүгэлд унсан ард түмний төлөөлөл болсон нэгэн болон тэр ард түмнийг ариун ард түмэн байлгахыг үргэлж одоо төлөвлөж, тусгаарлаж, өрөөж ирсэн Бурхан хоёрын дунд болж байгаа яриа гэдгийг бид нар маш сайн бодож авах хэрэгтэй. Тэгэхээр хүнийхөө энэ яснууд амилах уу гэхэд Изекиэлийн хариулт маш энгийн. Эзэн Бурхан та мэднэ гэж. Тэгэхээр бид зарим зүйлийг бүгднийг мэддэг, мэдүүлсэн ч ойлгох юм шиг боддог нь бидний бардам зантай холбоотой. Та яг юуг мэдчих юм бол санаа амрах гэдэг юм гэж. Уг нь бол номлол дээр улс төр ярих дургүй л дээ. Гэхдээ би өнөөдөр ингээд ерөнхий сайдаа огцруулад ерөнхий сайдаач гэдэг бас нэг харамсахгүй гоо. Ер нь бол бууж одоо өргөмжлөгдөх нь эзэн бурхны цаг дор байдаг. Нөө ялагдах нь бас нэгэн цагийн дохиол байдаг бас сонголтоо зөв хийх, буруу хийх нь ард түмний нэгэн цагийн одоо ирээдүгөө өөрчлөх алхам бас сонголт байдаг гэдэг бол Библи бас биднэрт хэлдэг. За тэгээд энэ дээр бол яг юу гэж хэлж байгаа юм цөллөгт явсан ард түмний төлөөлөл тэдний дунд бурхны ажлыг хийж байгаа. Бурхан өөрсдийг нь хайсан гэж бодож байгаа. Яг үндэ бол өөртөө бурхнаас нүүр бууруулсан учраас тэр бүхнийг амсаж байгаа. Гэтэ хүмүүс нөгөө нэг хүнд хэцүү сахлагжуулалтын цаг үеүүдэд өөрөөс нь болсон гэдгийг ерөөсөө ойлгодог байх. Дандаа л надад хатуурхлаа. Надад арай өөр хандлаа. Өөр над чиг хүмүүс зөндөө байж байгаа тэднийг яагаад ч юм байж ч надад өөр хандлаа. Надаа хатуу байлаа. Яагаад ингэж байгаа юм бол гэж. Тэгэхээр Изекиэл бол ард түмнийг төлөөлөн хариулах шаардлагатай. Тэгээд ингэх юм уу? Бурхан тэгээ бид таартай өөр юм бол ингэх юм уу? Буцаад Соломоны үеийнхэн шиг болох юм уу? Буцаад ингэх юм уу? Давидын үеийнхэн шиг хүндэтгэл сэргэх юм уу? Буцаад бид хүчрхэг болох юм уу? Буцаад ард түмэн хаадууд биднийг ингэж дарлаж одоо олдолж авч явахын оронд хурж ирж бидэнд өргөл барьц өгч
биднэрт одоо ачаа бараагаа нийлүүлэх тэр гайхалтай сэргэн мандлын үе дахиж ирэх юм гэж. Гэтэл бурхны асуултаа л өгч хүнийхөө хүмүүсийн одоо бурхан гэж боддог зүйлүүдийн хинтэнч зөвөрлөгшгүй бурхан би байдаг. Би чамаас асууж байна. Энэ яснууд амьлах юм уу гэж. Тэнгууд энэ яснууд амьлах юм уу гэж хэлэнгууд Эзекиэлийн долгод 2 зүйл орж ирсэн болов уу гэж одоо яг энэ хэсгийг уншиж байгаад надад бодсон. Нэгдүгээрх нь юу гэхээр энэ хиний яснууд юм бэ гэж. Хоёрдугаарт нь хин энийг асуугаад байгаа юм бэ гэж. Хиний яснуудыг нь мэдэхгүй учраас энэ хүн яаж амьдарсныг нь бид мэдэхгүй учраас энэ хүний өнгөрсөн энэ ясны амьд байх үедээ яаж бурхны өмнө явж алхасныг нь бид мэдэхгүй учраас энэ үнэхээр мөнх амьтаа байх юм уу, амьлах юм уу, бурхантай нэгдэх юм уу? Тэр шүүлтийн өдөр ирэхэд энэ яс те Юрпцийн биетэй бодоод бидний итгэл үнэмшлийн дагуу дараагийн амьдрал руугаа орох юм уу, шүүлтийг ялан дээж бурхантай хамт үрд мөнхөд байх юм уу, бурхны байгуулах тэр мөнхийн тэнгэрийн улсад гэдгийг бол бид бол мэдэхгүй байгаа. Бид өнөөдөр алдаа гаргаж байгаа олон хүмүүсийг алдаа гаргасан чигээрээ сөнөөд алга болж магадгүй гэсэн оноод явж байгаа хүмүүсийг үргэлж бидний урмыг одоо өргөжтэй биднийг урамшуулж, бидэнд сайн хандаж, бидэнд инээмсэглэж, бидэндээ хуваалцаж амьдрна гэж бол бодох хэрэггүй юм гэж. Учир нь үүнийг ганц л зүйл мэдчихэдэг, ганц л хүчин зүйл мэдчихэдэг. Тэр бол бурхан юм. Тэр утгаараа Эзекиэлийн эзэн бурхан та мэднэ гэсэн энэ хариулт хамгийн гоё, хамгийн зөв хариулт байна. Бурхан аль хэдийн хийсэн зүйлүүд одоо бидний хийлгэхийг хүсэж байгаа зүйлүүд болон түүний одоо газар дэлхий дээр хийж байгаа зүйлсүүдээс төсөөлшгүй агуу байгаа гэж. Бурханы хүч чадал одоо юу гэдэг нь дээр үед байгаад одоо модноос гарсан юм эсвэл дээр үед байгаад одоо балгас болсон байшинтай адилхан биш гэж. Бурханы хүч чадал гэдэг бол дээр үед хүчрэг байсан одоо нэг юм цөөхөн хүн үлдчихэд байгаа гэж яригдаг хүний хаанчлалын он жилүүд одоо хүчрэлтийн он жилүүдээс шал өөр байгаа юм. Бурхан ямар ч хүчрэг засаглалыг унгаж ямар ч сул дорой хүнийг дэлхийн хэмжээнд өргөмжилж байсан гэдэг түүх үлгэрчиж байгаа. Тиймээс Эзекиэл юу гэж хэлж байгаа? Эзэн бурхан минь ээ, та мэднэ гэж. Тиймээс итгэл гэдэг энэ дэлхий дээр боломжгүй гэж хардаг зүйлүүдийг бурхан дотор боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрдөг бидний одоо хийх ёстой сонголттой алхам байна. Өнөөдөр бид нэр өөрсдийнхөө одоо юу гэдгийг оюуны чадамжаар юм уу эсвэл өөртөөхөө эрдэм бодол мэдлэгээр эсвэл түүх мэддгээсээ юм уу эсвэл эргэн тойрны ухаантай хүмүүсийн яриагаар дамжуулаад түүгээр л батлагдсан зүйлүүдэд итгэхий гэж бодох юм бол маш өрөөсгөл болно гэдэг. Учир нь Израильчууд ч гэсэн тэднэртэй итгэж явж байгаад дараад нь тэд нар Вавилон руу цөлөгдөх хүртэл буруу явдалтай, буруу зөрөө засаглалтай арт түмэн болон хувирсан байсан юм. Харин тэд эзэн бурхныг дагж ирсэн бол үедээ ямар амьдарч ирснийг бид бол бүгдээр сайн мэдж байна. Тэгэхээр Эзекиэл эзэн тантан та мэднэ гэж хэлсэн өөрийнхөө бүх мэдлэг итгэл сонсож мэдсэн зүйлээ бурхны өмнө үгүйсгэж хүнийхөө хувьд итгэхэд хэцүү тэр зүйлүүд нь бурхны хувьд асууж байгаа нэгний хувьд бол ямар ч асуудал биш боломжтой зүйл гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм аа гэж. Та бурхны өмнө хүлээн зөвшөөрөхөд хэцүү зүйлүүдтэй тохиолдож туулж байсан үг. Одоо өнгөрсөн жил би одоо ахын осол хийж гараа гэмтээсэн. Гэмтлийн юмч авч яваад над мессажл хийх хүртэл би гарныхаа нөхцөл байдлаа гарынхаа дүр төрхийг харахад энэ одоо буцаад зүгээр болох уу гэж бодмоор аимшигтай дүр төрх надад тавьдсан. Харин өнөөдөр би хуудас эргүүлж одоо юу гэдгийг өглөөнийхөө номлолыг бэлдэх үзгээ барьсан шигээл өнөөдөр үйлчлээд явж байгаа гэж. Бид зарим нөхцөл байдлаар зарим зүйл маш боломжгүй гэдгийг харж мэдж идэг бас тооцож идэг. Тэгсэн ч гэсэн бурхан боломжгүй зүйл гэдэгт итгэсэн хүмүүс нь өнөөдөр Библиэлд агуу итгэлийн үлгэр жишээ болон үлдсэн гэдгийг мэдж байгаа. Сара өөрөө эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх боломжтой үгүй юу гэдэг маш сайн мэдчихсэн. Яг энэ үед нь бурхан чи дараач жил хүүтэй болно гэж хэлсэн. Сара инээсэн. Юу да өөр юм ярьсан бол яг энэ ч одоо гэсэн. Тэгтээ Тэнгэрэлч юу гэсэн. Эзэн дэндүү хэцүү зүйл байд юм уу гэж. Чи яагаад инээж байгаа? Гэхдээ би энийг эзэн дэндүү хэцүү зүйл байдгийм үү гэж. Тэр үед Сарад хэлсэн. Майр дээр хурж ирээд чи удахгүй хүү төрүүлнэ гэж.
Би чи онгон эр хүнтэй онтойгож яаж хүүхд төрүүлэх юм? Ариун сүнс чамайг болтгоо чи хүүхд төрүүлнэ. Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй. Амен. Тэгвэл эзний заснуудаа таны хэлзэнчлэн бүтэх болтгоо. Таны хэлж байгаачлан бүтэх болтгоо. Миний яаж хүлээж авч байгаагаа, миний яаж бодож байгаа, миний яаж итгэж байгаагаар биш. Харин таны над дээр яаж боломжтой гэж харж байгаагаар бүх зүйл болох болтгоо. Энэ яснууд амьлах юм уу гэж. Энийг та мэдж байгаа. Учир нь энэ яснууд хэн байсныг, энэ яснууд яаж амьдарсныг, энэ яснууд хэн байсныг хүмүүс мэджсэн ч гэсэн, яаж амьдарсныг хүмүүс мэджсэн ч гэсэн, энэ хүмүүс юу бодож ирснийг мэджсэн нэг юм бол цорын ганц амьд бурхан та өөрөө байна. Энэ яснууд ингээд ил хөвтөж байгаа магадгүй хүмүүсийн хувьд хүндэтгэлээ алдсан хүмүүс байж болох боловч эзэн бурхан танаас насан туршдаа зурж ирсэн зүрх сэтгэлийн зөв хүмүүс байсан эсэхийг зөвхөн та л мэдж байгаа гэж. Бид мэддэг гэж боддог зүйлүүдээ ч гэсэн буруу байхыг амьдралдаа олон удаа харж байсан. Тэм учраас бурханд энд өгч зүйл байхгүй, бурханд боломжгүй зүйл байхгүй. Тэгэхээр Изекиэл номбод маш их ишвэрлүүлэг, үзэгдэл дүүрэн ном. Тэгээд хамгийн гол нь бурханд боломжгүй зүйл байхгүй гэдгийг хариулсан ном гэдгийг л бид бодох. Бурхан ард түмнээ цахилгажуулаад Вавилон хүртэл цөлсөн. Нөгөөдөл нь Вавилоны голын ирэг дээр Израильчууд ингээд те Сионоо санаад айгүй хэцүү болоо сууж ирсэн ч үзнэ. Хөөе, тэр нэг бурхан морхнаа магтаа гой дуунуудаасаа дуулаач идэр гэж доромжилсан. Тэгээд тэр доромжлол нь бичигдэж үлдээд тэгээд одоо бойним хамтлаг дуулаад байдаг шүү дээ, те. Вавилоны ирэг дээр бид байж гунигтай дуулж байсан. Тэд нар биднийг дуул гэж ядгсан. Гэтэл тэр үед бурхны иш үзүүлэгч Изекиэл тэдний дунд байж бурхан тэднэртэй хамт байгаа бөгөөд бурхан тэдний туулсан амьдрал хийсэн гим нүглээс үл шалтгаалan хэрвээ тэд эзэн бурхан руугаа эргэх юм бол хаан байгаагаас үл шалтгаалan эргүүлээд амлагдсан газараа аваачиж өөрийн ард түмэн болгоно гэдгийг нь өнөөдөр ойлгуулж өгдөг гэсэн. Энэ яснууд амьлах юм уу? Хүнийхээр амьлах шаардлагагүй, дахиж зөхөх шаардлагагүй, дахиж эргүүлэн босгох шаардлагагүй, амьдуулах шаардлагагүй. Тэдгээр яснуудаа төрдөл анхаарал тавьдаг бурхан өнөөдөр амьдралын хүнд хэцүү хаа нэгтэй харанхуй болон ганцаардал донд өөрийг нь эрен хайж байгаа хэн нэгнийг босгохгүй гэж юу, сэргээхгүй гэж юу. Дараад нь бүр амьлуулж өөрийн улстай авахгүй гэж юу. Хэн билээ та бурхан гэдгийг бид бодох хэрэгтэй. Тэгэхээр бид Изекиэл шиг бурхан та мэдж байгаа гэж бурханд өөртөө нь бол өргөж одоо итгэж сурах хэрэгтэй. Есүс 12 дагалдагчдын талаар өнөөдрийн үгийг өндөрлөе гэж бодож байна. Есүс 12 дагалдагчид 12-уулаа. За Юдасаас устны юу гарсан байсан бэхээр Есүс зөвхөн загалмай дээр авдаг шархнаас өөр маш их шархыг авсан байсан гэдгийг мэдж байгаа. Тийм болохоор Есүсийг амьлсан гэж хэлсэн чинь за загалмай дээр хадаагүй байсан ч гэсэн Есүс шархны халуунаар насарсан бол түүн дээр асар их шарх байгаа гэдгийг мэдэж байгаа Томас Есүст учирсан хамгийн ноцтой шархуудыг л дурдсан шүү дээ. Гарны болон хавирганы шарханд би өрөх юм бол одоо итгэя гэж. Тэгээ энэ нь яг л те заастаа бурханд амьдуулаагүй бол хүний хувьд бол амьдуулах боломжгүй тэр шархнуудын талаар л Есүс чи хүрээд үзэлтэй. Чи ир үз хар. Тэгэхэд би итгэлээ гэж хэлж байгаа шин. Хараагүй боловч итгэсэн нь өрөөлтэй гэж хэлсэн. Тэгэхээр энэ дэлхий дээр итгэхэд хэцүү олон зүйлс бурханд боломжтой. Бурханд итгээгүй байхад аягүй эвгүй харагддаг гэсэн олон төрх олон одоо нүүр царай Христийн хайр дотор орж ирснийхаа дараа ямар гайхалтай гэрэл гээтэй инээмсэглэл дүүрэн тод итгэж болохоос те бас ад жаргалаа болон амжилтаа хуваалцаж болохоос тийм нэгэн болон хувирсан байхыг олон удаа харсан. Хүмүүсийн хувьд хувхаарсан эснүүд харж байгаа боловч эзний цаг болон эзний тэр шүүлтийн өдөр ирэхэд бурхантай хамт түүний алдрыг хуваалцах хэн нэгэн байцсан, хэн нэгэн байж болно гэдгийг бурхан л мэдэж байгаа. Бүгдээрээ бие биенийгаа шүүлгөө хайрлаж хамтдаа энэ амьдралыг тоолъя гэж. Амен. Маш чухал үгийн цагаар бид нэр суралцлаа. Тэгээд бурхан таныг мэддэг юм аа. Та эргэн тойрны хүмүүсээ мэдхүү. Эргэн тойрны хүмүүс таныг мэдхүү. Таныг магадгүй буруу ойлгоод те намайг ойлгохгүй байна, мэдхгүй байна гэж боддогч бурхан таныг мэддэг юм шүү. Тэр таны толгой дээрх ширхэг үс бүрийгч мэддэг юм аа. Эзний өмнө хамт тарьцгаая.
зүрхэнд минь оштоо амин түүний гарт байсан дэлхийн сүрээс чумаа миний бүтээгч эзэн зүрхэнд минь оштоо амин түүний гарт байсан дэлхийн сүрээс чумаа тэр нэрийг минь мэддэг тэр бодлыг минь мэддэг урсах нүдэмсийг харж тэр дуудахад минь сонстоо миний бүтээгч эзэн зүрхэнд минь оштоо амин түүний гарт байсан дэлхийн сүрээс чумаа тэр нэрийг минь мэддэг тэр бодлыг минь мэддэг урсах нүдэмсийг харж тэр дуудахад минь сонстоо тэр нэрийг минь мэддэг тэр бодлыг минь мэддэг урсах нүдэмсийг харж тэр дуудахад минь сонстоо тэр дуудахад минь сонстоо. Амен. Эзэн биднийг мэддэг юм аа. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Изекэл номын 37 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлээ суралцлаа. Тэр надад хүний хүү энэ яснууд амьлах уу химээсэнд би эзэн бурхан та мэднэ гэв химээх ишлэлээс бид нэр суралцлаа. Бурхан Изекэлд тэрхүү хөндийг болон хөндийгөр дүүрэн хувхаа яснуудыг харуулад түүнээс энэ яснууд амьлах уу гэж асуусан. Харин Изекэл бурханд эзэн бурхан та мэднэ гэж хариулсан. Өөрөөр хэлбэл Изекэл энэ яснууд амьлах боломжтой бол чухам яаж амьлахыг би огт мэдэхгүй. Огт төсөөлж чадахгүй байна. Харин энэ яснууд амьлж болох эсхийг амьлвал яаж амьлахыг ганцхан таал мэднэ гэж хариулсан юм аа. Бидний итгэлтэй байх нь үйлдэлээс илүү чухал. Заримдаа бид яарч ухаалаг мэдлэгээр асуудлыг шийдвэрлэх гэж оролдохдоо бурханд итгэхээ мартдаг. Тиймээс эзэн та мэднэ би мэдэхгүй гэж хариулах нь чухал юм шүү. Яг үнэ. Тэгэхэд миний хийж чадахгүй зүйлийг бурхан хийн гэдэгт та итгэж байна уу? Гайхалтай. За та мэднэ гэдэг үгийн нэг түүхийг дахин сануулад залбирая. Йохны хүү Симон чи намайг эдгээрээс илүү хайрладаг гэхэд Петр танд хайртай та мэднэ гэж хэлсэн. Тэгэхээр Петр өөрийнхөө хайранд эргэлзэж болох боловч бурхан Петрийн дотор байгаа хайртай гэж хэлэхэд зориг нь хүрхээ байсан. Хайртай гэж ирэхэд үйлс нь арай өөр байсан. Тэгээ өөрөө шаналж байгаа. Би өгөнд хайртай штэ гэж давчиж байгаа тэр сэтгэлийг мэдчихсэн. Эзэн таныг мэдж байгаа. Эзэн өөрөө бүгдийг мэдж байгаа. Тийм болохоор бүгд хамтдаа эзэнд итгэн өөрсдийнхөө амьдралын энэ зүйлүүдийг эзэн та мэдж байгаа. Та мэдэрээ. Танд итгэе гэсэн түр сэтгэлээр хамт залбирая.
Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь танд баярлалаа. Өнөөдрийн өдрийг тантай эхлүүлж, тантай хамт байхад тусалж өгөөч. Та биднэр хийхийг хүссэн юу байна? Бас таны дотор үргэлжлүүлэн хийх ёстой юу байна? Тэр бүхнийг сайн хийхэд туслаач. Муурын сүнс болоод түүний хүмүүсээс бидний хайртай хүмүүсийг болон биднийг хамгаалж өгөөч. Бардан байдлаас, бас сул дорой байдлаас биднийг хамгаалж өгөөч. Итгэхгүй, итгэл нь сул дорой байхаас биднийг хамгаалж өгөөч. Бүх зүйлийг таныг мэдж байгаа гэдэгт итгэж байгаа учраас таныг бидний төлөө хөдөлгөөр яарж байгаа, хайрлахаар яарж байгаа, ашиглахаар яарж байгаа. Бас хүмүүс рүү илгээхээр, бас хүмүүсийг хүлээж авуулахаар бэлдсэн гэдэгт бид итгэхийг хүсэж байна. Тэр яснууд амьлах уу? Мэдээж амьлна. Бид амьлах уу? Бид мэдээж амьлна. Бид хамтдаа байх уу? Бид үрд мөнгөд хамтаа болно. Учир нь энийг та мэдж байгаа. Эзэн танд таны хөө бидний эзэн Есүсийн загалмаа дээр хийсэн түүгээр дамжуулан хийсэн бүхий л авралын чинь үлсийн төлөө танд талархан яг энэ өглөө Есүс Христийн нэрээр залбирэн гойж байна. Амен. Энт хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.